Өсвөр насны хүүхдийн 33% нь өөртөө итгэх итгэл дутмаг байдаг байна. За гол шалтгаан нь ганцаардсан дутуу мэдрэмж авсантай холбоотой байдаг байна. Тэгвэл үүний хамгийн чухал эмчилгээ нь ярилцах юм. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ нэг цаг ярилцаж, чи миний хувьд хамгийн чухал хэрэгтэй хүн шүү гэх мэдрэмжийг төрүүлэх нь өөртөө итгэх итгэлийг 60%-аар нэмэгдүүлдэг байна. Мөн ирээдүйд буруу зүйл турших сонирхлыг бууруулдгийг сэтгэл зүйч онцоллоо. Хүүхдийн нөгөө өөртөө итгэх итгэл гэдэг юм бий болдог. Өөрөөр хэлэх юм бол энэ дээр давхар юу орж ирэх вэ гэхээр би чинь нэр эцэг гэхдээ хэрэгтэй хүн юм байна. Хин нэгэнд би хэрэгтэй юм байна гэдэг тэр мэдрэмжийг бий болгож өгч байгаа. Аюулгүй тийм энэ ишил гэдэг зүйл давхар бий болж өгдөг гэсэн. Хин нэгэн анхааралтай сонсож байна гэдэг чинь надад ямар нэг юм тохиолдох юм бол яг уу за анхаарал тавих хүн байгаа юм байна. Надад санаа зовх хүн байгаа юм байна гэдг нь хүүхдэд илүү аюулгүй мэдрэмжийг төрүүлж өгдөг. Эцэг эхчүүд ажил гээсээр хүүхдийнхаа ярилцах хэрэгцээг орхигдуулсаар байдаг. Энэ нь хүүхэд буруу зүйл хийх, бусдад амархан уруу татагдах, сэтгэл гутралд орох гол шалтгаан болдог байна. Мөн өсвөр насны хүүхдүүдтэйгээ илүү ойр байх ёстой гэж ойлгодогч эхийн хөвлөд бүрлдсэн цагаас нь эхлэн ярилцах нь хүүхдийн төлөвшөлд чухал нөлөөтэй юм а. Эцэгтэйгээ ярилцах үе нэг 11-ээс ахгуулаад нэг 15-6 нас хүртэл хүүхдтэйгээ ер нь найз нөхөд шиг сайн ярилцах хэрэгтэй л гэж боддог. Энэ бол хүүхдүүдтэй бол байнга ярилцдаг. За 11 наснаас 22 насны хүүхдүүдтэй за ярилцсан үед бол хичээлийнхэн талаар их ярилцдаг. Зарцуулах цагийн үед бол нэг 30-аас 40 минут зарцуулдаг. Уг нь бол барыг төрсэн цагаас нь ахуулаад маш сайн ярилцах хэрэгтэй билээ. Би өөрөө сайн хийж чадаагүй. Одооноос л жоохон ярилцаж эхэлж байгаа. Гэтэ манай хүүхэд нөгөө сайн ойлгохгүй байна. Амар ингээд гоё ингээд цаг өнгөрүүлэхийн надад гоё санагдаад ингээд аамын настай хамт байхад бүх ингээд миний хөгжил олж ирээд надад гоё санагдсан. Нэг жоохон итгэдэг одоо гэхдээ нэг өөрийгөө асуухал жоохон айгаад идэм. Ингээд өөрөө асуухаар гэвэ гонолхаар болоо тэгээд ааж надаа намайг тайвшруулж тэгээд тайвшруулдаг да. Ер нь нэг хэрэлдэггүй. Яг уу зүйл өдөр тутамдаа л тайлт хуулт бага наснд бол нэг бирээд өгсөн баха. Тийм өсвөр наснд л гайгүй бирээд өгсөн. Хүүхэд бол хариуцлага. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүй болон бие махбодын хэрэгцээг зэрэг хангах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Мөн хүүхдтэйгээ харилцахдаа эрүүл харилцааг үүсгэх нь хамгийн чухал юм. Үүнд хин нэгэнтэй харьцуулах, шүүмжлэхээс татгалзах нь зүйтэй бөгөөд хүүхдтэй нэг цаг зарцуулан ярилцах нь ирээдүйн зөв хүн болж өсөх эхлэл болдог юм а.